Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ амттай борш эрхэн хийх талаар танилцуулъя. За эхлээд маха буюу бас ястаа хавирга чанж болно, ястаа мах чанж болно. Шулсан маха чанаад шил гаргана. За дараа нь хүрэм анжингаа цэвэрлэн. За эхлээд угаасан байгаа. За дараад нь хальсыг маш нэмгэн хальслана. За хүрэм анжингаа нарийнхан өрүүлээр үрсэн. Яг гэвэл энэ маань жигд болно. Хүрэм анжин маань жоохон удаан болдог учраас маш нарийнхан өрүүлээр үрж жигд үрсэн байгаа. За нэг 2 мм орчим нэмгэвтэр хэрчсэн. За ингээд нэмгэвтэр хэрчсэн хүрэм анжингаа урт нарийнхан хэрчиж бэлэн болгоно. Дараагийн алхам боршны гол амтлагч болох хүрэм анжингаа амталж бэлдээ. За эхлээд нэмгэн хэрцэн хүрэм анжингаа жижигвтэр савнд хийн. Дээрэс нь хүрэм анжингаа далд ортолно. Хүлээвтэр ус хийн. За ингээд хүрэм анжингийнхаа дээгүүр баг зэрэг давсан ус хийхэд болно. За дээрэс нь томатны соус, элсэн чихэр, баг зэргийн давс хийгээд амтлаад зөөлөн галаар 20 минут буцалгаж болгоно. За үүний дараа ногоонуудаа бэлтгэн. За эхлээд лууван сонгон хоёрыг хуурч шүлнийхэн гоё амт гаргахын тулд хуурч бэлтгэн. За ингэхдээ луувангаа мөн сонгоно наривтар хэрчинэ. За ингээд баг зэргийн ургамлын тос. За би болохоор цагаан будааны тос ашигладаг. Комею гэд. Дүүн дээрээсээ масл хийнэ. За ингээд масл хийх нь бол бас шүлийг гоё амт оруулдаг. За ингээд масла хайлаад ирэхээр нь сонгон луун хоёроо хийгээд хуурна. За 1 цаг орчим буцлагсан мах маань сайхан зөөлгөн болсон байна. За шөлөө шүүгээд дээрэс нь хэрчсэн байцаа, төмөс, хуурсан луун сонгоно хийгээд буцалгана. За мөн маха нэмээд давс, перц, лаврын навчаар амтлан нэг 15 минут орчим буцалгана. За лаврын навчийг 15 минутаас илүү буцалгал гашууфтар амттай болдог учраас лаврын навчаа буцалгангууд нь авна. За ингээд шүл маань сайхан буцлаад ирэхээр дээрэс нь бэлэн болсон хүрэм анжингаа хийн. За хүрэм анжингаа бүх шүлтэй хамт хийгээрэй. За шүлээ 5 минут орчим буцалгасны дараа 30 мл сулруулсан уг сүсгийн алюминий цуу бас хийж болно. За минийх бол 4.9% сулруулсан уг сүс байгаа. За ингээд дахин нэг 5-аас 10 минут орчим буцалгана. За 5-аас 10 минут орчим буцалгасны дараа жижиглэн хэрчсэн сармис, хатаасан укроп, за шинхэн укроп байж болно. За сармис укропоо хийгээд дахин 5 минут буцалгана. За ингээд 5 минут буцалсны дараа
шүл маань маш амттай шүл маань бэлэн болно. За ингээд шөлөө буцлаад болсны дараа сайн хутгаад дахин таглаад 5-10 минут байлгаж амтыг сулгасны дараа идэхэд бэлэн болно. За ингээд маш амттай гэртээ хийх боорш маань бэлэн боллоо. Та бүхэн минь гэр бүлийнхэн болон дотн найзуудаа дайлаарай. Дараа уулзтлаа. Баяртай.